Сар шинийн энэхүү бэлэг цайн өдөр дэлхийн өнцөг боломборт байгаа Илэгд нэгт Монгол ахын дүүс манч гэсэн сар шинийхэн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Монгол эх орондоо байгаа мэтээр эдээ ундаага бэлдэж сар шинээ тэмдэглэж байгааг бид интернетээр холбогдож сурвалжилсныг одоо үзэгч та бүхэнд хүргье. Базар садын хэдийгээр өнгөр улсад амьдарч эхлээд хэдийнэ 23 жил болжээ. Хэдийгээр 23 жил гадаад амьдарч байгаа боловч Монгол ёс заншлаа мартлагүй сар шинийн баяраа гэр бүлээрээ эдээ будаага засаж тэмдэглэдэг юм байна. Гэргий саран гэрэл нь ул бов цагаан эдээгээд ууцнаас бусад бүх эдээ будаагаан эх орондоо байгаа айлаас дутгааргүй сайхан бэлтгэжээ. Тэгээд бүгд л ирж байгаа. Байхгүй болохоос биш бусад одоо хэвийн бов бүх юм аваад өөрсдөө энд хийчихдэг. Танах өөрсдөө хэвийн бов хийх үү те? Аруул эзгийг бас хийх үү? Аруул эзгийг хийхгүй. Тэрийг яг Монголоос авчруулчихдаг. Гэхдээ энэ хийдэг айлууд бол байдаг гэсэн. Саран гэрэл гой анх 1991 онд Өнгөр Монгол улсын ажилчин солилцооны хөтөлбөрөөр тус улсыг зорин оюутлын үйлдвэр оюутлчноор 1 жил ажилласны дараа өр хүүхдийн сайн сургууль соёлтой болох гээд үлдэхээр шийдсэн гэж хэллээ. Базар садынх 3 охин 1 хүүтэй бөгөөд саран гэрэл гой том охинтойгоо хамтран оюутлын үйлдвэр ажилладаг юм байна. Баяр ёслолоорч гэлтгүй энгийн өдрүүд ч мөн эх орноо санагалцдаг гэж тэрээр сэтгэлээ хуваалцлаа. Бүх монголчуудаа болон ах トゥ хамаатан садын төрөл найз нөхөдтэй бүгдээрээ ирж байгаа олон морин жилийн цааш шинийн мэдчилгээ төвшүүлье.